Говьалтай аймгийн Хөхмөрт сумын Цоохор нуур багийн малчин өнөр жаргал Алтан ботгоны эзэн боллоо. Малчин өнөр жаргал нь Хөхмөрт сумын Цоохор нуур багаар нутаглаж 55 жил давсралтгүй мал маллаж, хөдөө аж ахуйн салбарт үр бүтээлтэй хөдөлмөрлөж ирсэн туршлагатай малчин юм а. Тэрбээр улирлын онцлог тохируулан жилийн 4 улиралд отор нүүдэл хийж мал сүргэн зөв зохистой маллан тоо толгой болон ашиг шимийг доктортой өсгөж байна. Хашир туршлагатай малчин өнөр жаргал ховдын мянгатын улаан буур, ховдын зэргийн ноосны чиглэлийн хүрэн буур, өмнөг аймгаас ханин хэцийн хүрэн, галбийн говийн хүрэн буурыг авч тэмээ сүргийнхэн үйлдвэр ухсаа чанарыг сайжруулахад ихээхэн анхаарч байна. 15 онд би тэмээчдийн анх дугаар зөвлөгөөнд явж өмнөг говь аймагт тэмээчдийн зөвлөгөөнд оролцож ирсэн. Тэгээд тэрнээс хойш би энэ тэмээл эрэгтэй байна гэдэг асуудлаа өөрөө шийдээд тэмээнээс салаагүй нэгдлийн тэмээ маллаа. 1000 гаруй тэмээ тарааж илээс авчлаа. Тэгээд тэрнээс хойш тэмээ өсгөж байгаа даа. Би чинь 5 суур болгож энэ залуучуудыг тэмээ манлуулж ирсэн. Тэгээд манайхан чинь 1000 гаруй тэмээ тараагаа. Тэгээд эмдэг тэмээ сургаж энэ манай чинь давсны нэг баригад байсан. Тэр залуучууд тэмээ сургаж давсаа тэргээр зөөдөг. Нэгдэлтэй давс ачуулдаг байсан. Манай цоохор давсны орд байдаг ачлаг гонгон тэргэл тэгжилд сургаж байсан да. Тэрбээр 1959 онд Хөхмөрт сумд дунд сургуульд элсэн орж 4-р ангиан дүүргээд илгээлтээр мал маллаж эхэлжээ. 1971-ээс 1991 оны хооронд тасралтгүй 35 жил нэгдэлд тэмээчнээр ажиллаж байгаад 1991 онд нэгдэл татан бугатгаад өөрийн хариуцсан 4 сүрийн 260 орчим тэмээг хувьчлалд тарааж өгсөн байна. Түүнчлэн хөдөө аж ахуйн нэгдлийн эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, нэг малаас ашиглах бүтээгдэхүүний чанарыг сайжруулах хүрээнд 1981-ээс 1989 онд нэгдлийн гишүүдийн хитвэг санаачлагыг өрнүүлж, тэмээ малдаг 6 өрхийн 12 малчдыг нэгтгэх нөхөрлөл байгуулж, үүрэг даалгавраа 105-аас 108 хувиар тогтмолд агуулсан биелүүлж ирсэн байна. Тэмээчин өнөр жаргал маань 1980-ад оны үед энэ цоохрын голоос тэмээчдийн нөхөрлөлийг байгуулж ахлагчаар нь 10 гаруй тэмээчтэй хамтарч ажиллаж. За тэмээ сүргийг ундаг эдлэгийн сургалтаар бас шааргуу хөдөлгөөрж байсан. Түүний нэг жишээ бол энэ цоохрын голын давсны ордноос хууль зөрүү бэлтгэх, давс бэлтгэх ажлыг тэмээгээр хийдэг байсан. Ингэж нутгийнхаа малчдыг ундаг эдлэгийн сургаж малчтад бас ингэж ундаг ажлын тэмээгээр ингэж бэлтгэж байсан. Алтан ботгоны эзэн өнөр жаргал гэргий гүндгмагийн хамтаараа мал сүргэн бүтцтэй анхаарч тэр тус маань тэмээ сүргийг голчлон өсгөж өөрийн ахуй амьдралаа дэвшлүүлж залуу малчтад малч ухаанаа өвлүүлэн зааж сургаж яваа хашир туршлагатай малчид юм а. Чин 73 он байл гэр бүл 6 хүүхэд юм. Тэгээд 3 мал дээр байна. Нэг жилд нэг 20-30-аад ботгоавал тэгээд өнөөдхөө үеийн варин тэгээд өнөөдхөө хашиж харж хандаж өглөө оройд гаргаж хашиж хандаж хийдэл төрүүлдэн цас мастай бол манайхан чинь тэмээг хашичдээ шүү дээ. Тэгээд хашиж хонуулаад төрсний авч үлдээл төрөөгүйг нь гаргаж хариулаад ботгоо уяад ингэмэг бас нэлээд саадаг байсан манайхан. Алтан төлөв эзэн шагналыг Монгол улсын алдарт уяач Говьалтай аймгийн Морис спорт уяачтай холбооны тэргүүн ган зэрэг Хөхмөрт сумын засаг дарга Даржаа, Хөхмөрт сумын эрдэнэ лөөчтэй урлагийн дарга Тарв албаны бусад төлөөлөгчд гардуулж нутгийн 100 олон хүндэтгэл үзүүлжээ.